Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нийт хэсгийн 8 дахь заалт заасны дагуу улсын хурлын бусад шийдвэрийн биелтийг хэн шалгах онцгой бүр хэрэгтэй. 28 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт хуулийн биелтийг хангалттай холбоотой ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын хурлын нийт гишүүний 4/1-ээс доош хүнд хэн шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын хурлын цөөнхийн төлөөллийг оролцуулан хороог байгуулна гэж тус тусаасаа. Үндсэн хуулийн эдгээр заалтанд нийцүүлэн 2021 онд Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийг батлан 2024 онд шинжилэн баталснаар нийт 5 жилийн хугацаанд Улсын их хурлын хэн шалгалт бүрэн эрхээ энэхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлж хийсэн. Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд парламентын хэн шалгалтаа зохион байгуулж ирсэн 5 жилийн хугацаанд Улсын их хурл хэн шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх чамгүй туршлага хоригдлооч холбогдох мэдээллийг нэгдсэн сан бүртгэл хяналттай босны зэрэгцээ цаашид сайжруулбал зохих хууль хоорондын нийцлийг хангах тодорхой асуудлуудыг таньж эренбилж ирсэн билээ. Үүнд хэн шалгалтын төлөвлөлт, цаглбарын хэрэгжил, эрх зүйн зохицуулалт сул бүрэн төлөвшөөгүй. 2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, дүн шинжилгээ, түүний үр дүнг улсын их хурлаар хэлцэх үе шат үйл ажиллагааны зохицуулалт оновчгүй үр дүн зохицуулалт хангалтгүй. Улсын их хурлын шийдвэрийн биелэлтэд тавих хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн гүйцэтгэл, үр дүнг улсын их хурлаар хэлцэх хүрээ хязгаарыг оновчтой болгох, цаглбарын хувьд хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай. Улсын их хурлын хэн шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох, давтан болон гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах. Улсын их хурлын нэгдсэн болон байнгын хорооны хурлаан засгийн газрын гишүүд холбогдох албан тушаалтан мэдэгдэл хариулт арга хэмжээний талаарх үүрэг амлалтыг системтэйгээр бүртгэх, мэдээлэх, хянах, нэгтгэсэн механизм хангалтгүй. Хяналт шалгах төр хорооны зарим зохицуултыг оновчтой тодорхой болгох зэрэг сайжруулах асуудлууд байгааг дурдах зүйтэй. Иймд Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн хүндрэл, эрх зүйн хийдэл, давхардал, процедурын тодорхойгүй байдлыг арилгах, парламентын хяналтын үр нөлөөг чөлөөт бус үйл ажиллагааг зохицуулах хүрээнд Улсын их хурлын гишүүн СПМ цогт А. Ариун Заяа, Н. Батсөмбөрл, Ж. Батчаргал, Б. Бэйсэн, Ч. Лото Самбуу, О. Отхонбаяр, П. Бүрдава, Ц. Сандагочор, Р. Сэддорж, Г. Тэмүүлэн нарын гишүүдийн хамтаар Монгол Улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах, хамт өргөн мэдүүлэх төслийг боловсруулж 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг багцлж та бүхэн танилцуулъя. Төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхарлыг бууруулах, Улсын их хурлын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөлт, цаглбарын зохицуултыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, хяналт шалгалтын цаглбарт санал өгөх, давхарлыг арилгах зорилгоор Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулж, хяналт шалгалтын ачаалал үр дүнгүй давхарлыг бууруулах санал боловсрууллаа. Байнгын хороо, дэд хороодын хяналт шалгалтын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хяналт шалгалтын ажлын хэсэгт тусалцаа үзүүлэх, дэд ажлын хэсэг байгуулах, эрх олгох, ажлын хэсэг байгуулсан тогтоолын хавсралдаар ажиллах удирдамжийг хамтд нь батлах зохицуултыг нэг мөр хэрэгжүүлэх боломжтойгоор өөрчлөн найрууллаа. Улсын их хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой зааж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсвэл хүчингүй болгох арга хэмжээ авах. Биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаа илэрсэн зөрчил дутагдыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай гэж үзвэл үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох, тодорхой 3 төрлийн арга хэмжээ авдаг байхаар өөрчлөн найрууллаа. Монгол Улсын үндсэн хуульд хэрэгэлсэн хууль тогтоомжийн биелэлт гэдэг ойлголтыг хууль тогтоомжийг сахин биелүүлэх, дагаж мөрдөх гэдэг утгаар хадгалж, орчин үеийн парламентын хяналт нь хууль хэрэгжиж байгаа эсэх тухай хууль тогтоом зорилттой хүрч байгаа эсэх, бодит дүрнүүлээ үзүүлж байгаа эсэх, эерэг сөрөг дагуур үүсэж байгаа эсхийг зэргийг хамарсан өргөн хүрээний үнэлгээний тогтолцоо болон хөгжиж байгаа тул
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, хуулийн хэрэгжилт гэх ойлголтыг хэрэглэх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн дүнг холбогдох байнгын хороонд эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлцэх, санал дүгнэлттэй хууль зүйн байнгын хороонд хууль зүйн байнгын хороо шалтгаан үр дагаврын үнэлгээний хамт хэлэлцэн нэгдсэн хуралдаанд оруулахад тусгалаа. Улсын хурлын шийдвэрийн биелэлтийн хувьд холбогдох байнгын хороонд эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн улсын хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, улсын хурлын шийдвэр холбогдох заалдыг хяналтаас хасах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналаа төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, төрийн байгуулалтын байнгын хороо 06 дугаар сарын 15-ны дотор нэгдсэн хуралдаанд оруулахад тусгалаа. Нэгдсэн хуралдаанд шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр даалгах, эсвэл улсын хурлын шийдвэр түүний холбогдох зүйл хэсэг заалтыг хяналтын бүртгэлээс хасахыг даалгахаар өөрчлөн хариуллаа. Улсын хурлын нэгдсэн байнгын дэд хорооны төр хорооны хуралдааны явцад засгийн газрын гишүүн хуулиар тогтоосон бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаанд хэрэгжих боломжтой амлалтыг бүртгэн хэрэгжилтэнд хяналт тавих. Амлалтын биелэлд хангалтгүй эсвэл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх. Үүрэг амлалтын бүртгэл түүний хэрэгжилтэнд хяналт тавих, наривчилсан журмыг хэрэгжүүлэх зохицуултыг шинээр нэмлээ. Давтан хяналтын журам тогтоох буюу хяналт шалгалтын үр дүн санал дүгнэлт гарснаас хойш тодорхой хугацааны дараа давтан хянах зохицуулалтыг шинээр тусгасан. Энэ нь улсын хурлын шийдвэрийн биелэлтийг хянах үйл ажиллагаа сайжруулах бөгөөд цаашаа цахим хяналтын систем хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан хянах боломжийг бүрдүүлнэ. Хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн гүйцэтгэл үр дүн улсын хурал хэлцэхдээ үйл ажиллагаа төсөл арга хэмжээний биелэлтээр бус зорилтын төвшин нийгэм эдийн засаг салбарын үндсэн үзүүлэлтээр гарсан өөрчлөлт иргэдийн амьдралд үзүүлсэн өр нөлөөгөөр үнэлэх хоёр төвчний аргачлалыг хэрэглэдэг болох эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгалаа. Хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийг улсын хурлаар хэлцэх тайлагнах хугацааг хөгжлийн бодлого төлөвлөлтийн түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан цаглбартаа нийцүүлэх замаар бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн уялдаа хариуцлагыг сайжруулах өөрчлөлийг орууллаа. Хэн шалгах төр хорооны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг болгох хүрээнд хэн шалгах төр хороо байгуулах, бүрэлдэхүүнийг томилох, татан буулгах, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой одоогийн зохицуулалт тодорхой бус практик хүндрэл үүсгэж байгаа тул процедурын зохицуулалтыг наривчлан тодорхой болгохоор тусгалаа. Тухайлбал төр хороо байгуулах тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн дараалал хэлцэх, төр хорооны бүрэлдэхүүнд олонх цөөхөн төлөөллийг бодиттой хангах, ашиг сонирхлын зөрчилдөг гишүүн оролцоход сэргийлэх, төр хорооны тогтоол гаргах асуудал хүрээг тодорхойлох, төр хороо тайлангаа танилцуулснаар татан буугдсан тооцох зэрэг харилцааг тодорхой зохицууллаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хэн шалгах, шинжээчийг сонгож шалгаруулах, санал болгох, томилох, ашиг сонирхлын зөрчлийг шалгах, хариуцлага тооцох зохицуулалт хангалтгүй байгааг наривчлан зохицуулсан. Тухайлбал хэн шалгах, шинжээчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, ашиг сонирхлын зөрчилгүй байх, баталгаа, томилгоо, чөлөөлөх, журам, ажлын даалгавар, бүрэн эрхийн хүрээ, хараад бусаад дүгнэлт гаргах нөхцөл мэдээллийн нууцлал, хариуцлагын зохицуулалтыг тодорхой болгох, хяналт шалгагч, шинжээчийн эрх зүйн байдлыг наривчлан зохицуулахад тусгалаа. Хэн шалгах төр хорооны нотлох, баримт шинжилэн судлах сонсголын тусгай журмыг наривчлан тогтоосон бөгөөд гэрч дуудах, үндслэл, мэдэгдэх хуудасны агуулга, сонсголын дараалал, сонгогчдын эрх, үүрэг, хяналт шалгагчийн тайлан, шинжээчийн дүгнэлт сонсох ажиллагаа, гэрчээс асуулт асуух, хариулт авах, сонсголын ёс зүйд эгийг тусгайлан зохицууллаа. Эцэст нь хяналт шалгах төр хороо үйл ажиллагааныхаа үр дүнг улсын хурлын тогтоолын төсөл боловсруулсан бол холбогдох байнгын хороонд танилцуулж төр хороо тайлан санал дүгнэлт болон шийдвэрийн төслөд холбогдох байнгын хорооны санал дүгнэлтээр нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр зохицуултыг тусгалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.